Дараагийн мэдээ. За Пагм ээж усныхаа дараа хүүхэддээ эрүүл бүтээгдэхүүн хэрэглүүлэх зорилгоор Сүүн гэр компани 2020 оноос үүсгэн байгуулжээ. Гэвч бизнесээ дүнгиж эхлүүлж байх үед нь COVID-19 цар тахал гарч хаалгаа барихад хүрсэн байна. За тэрээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас 50 сая төгрөгийн зээл авч архин бизнесээ эхлүүлснээр өдгөө 8 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. Харин энэ жилээс болохоор бид хэд бүр өглөөний цаг ингээд зохицоолохыг гэдэг зорилготойгоор ийм нөгөө уламжлалт цайг гаргасан. Тэнгүүд цай одоо зах зээлд ингээд яг ийм сүдэд цай бол байдгүйг л байдаг. Гэхдээ бид хэд болонгууд илүү бүх орц найрлагуудын эрүүл байх тал дээр анхаарсан. Энэний хамгийн том одоо нөгөө онцлог зүйл маань болонгууд үнэний хатаасан сүг ашигладаг. Одоо non dairy кремээр ашигладаг, whole milk powder ашигладаг гэсэн. Үзэгч таны харж байгаа өрөм, хайлмаг, ээзгий, хоёр төрлийн сүдэд цай, арбатай амттан, овьяастай амттан, шар сүүний чихрэн, жижиг дунд үйлдвэрлэгч Пагмын бүтээгдэхүүн. Тэрээр нийт 8 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг. Бүтээгдэхүүндээ сахар, гурил хэрэглээс татгалзаж, хасруухан жимсийг хэрэглэгээрээ онцлогтой. Бидний хувьд болохоор одоо бүтээгдэхүүндээ аль болох хамгийн эрүүл байдлаар бас яг л уламжлалаа хадгалж үйлдвэрлэлээ эрхэлдэг. Тэнгүүд одоо өрмөг гэх юм бол яг л нөгөө уламжлалт аргаар нөгөө баг зэргийн ингээд гурил самраад өрмөг гаргадаг штэ тий. Яг тийм байдлаар нь одоо өрмөг гаргадаг. Хайлмгийг жишээ нь хийхэд ерөөсө гурил оруулахгүйгээр одоо глютенгүй хайлмаг гэж гаргадаг. Дээр нь манай бас гол зорилго ингээд сахаргүй гурилгүй бүтээгдэхүүнийг одоо хөгжүүлэх юм зорилгынхаа хүрээнд хайлмгийг болохоор хасруухан жимсээр хасруухан ч өөрөө байгалийн сахар гэдэг маш сахарлаг жимс байхгүй юу. Тэнгүүд хасруухан жимсээр амтлаад тэгээ гурилгүйгээр хайлмгаа хийдэг. Тэрээр бүтээгдэхүүнүүдээ онлайнаар борлуулж хүргэдэг. Түүний гаргаж байгаа эдгээр бүтээгдэхүүн өдөр бүр шинээрээ буюу фермээс худалдаа авсан шин сүгээр хийж Монгол уламжлалт аргаар бэлтгэдгээрээ онцлогоо. Мөн хэрэглэгч хүүхдүүдээ уйдаахгүй тулд савлагтаа бага хэмжээгээр савладаг гэд цагаат дээний хэрэглээг хүүхэд залуусын дунд нэмэх хүсэл зорилго нь өдгөө бизнес болон өргөжжээ. Тэрээр сайн сайхан зүйлсийг түгээн дэлгэрүүлэх хүсэл сэтгэл байхад альва үйлдвэрлэл бизнес өргөжин хөгжих боломжтой гэж үздгээ бидэнтэй хуваалцж байлаа.